Бидний далай тэнгисийн талаарх мэдлэг маань Нарны аймгийн тухай мэдлэгээс ч бага. Далай тэнгисийн ёроолыг судлах тоног төхөөрөмж маань боломжийн хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа ч эрдэмтэд гайхалтай нээлтүүдийг ар араас нь хийсэр байна. Далай гэдэг үргэлж нууцлаг бүхний авдар байдаг. Тэнд хэдэн мянган жил мөнх норшсон хүмүүсийн сүнс, сураг нь үл тасрах, хизээч олдохгүй алт эрдэнэс болон аимшигтай мангасад хүртэл амьдардаг байна. Ингээ та бүхэндээ тэдгээр аимшигт амьтдыг танилцуулахад бэлэн болоод байна. But is ours. Үлэг гүрвэлтэй төстэй нэртэй энэхүү загас нь далайн ёроолд 600-аас 3500 м гүнд амьдардаг байх магадлалтай бөгөөд биеийн урт нь 50-аас 60 см ам дүрэн хурц шүттэй аимшиг далайн мангас юм. Япон аалзан хавж хидээ том биетэй ч эвтэй нартай амтан номхон далайд 300 м гүнд амьдардаг. Жижиг загас жарахагаар хоолдог. Бас хэдэн ч хоног хоолгүй явж чадна. Том нь 45 см урт, 3 см орчмын зайтай алхам хийдэг байна. Сэлмэн шүдт. Ердөө 15 см-ийн урттай. 120 г жинтэй. Энэхүү загас далайн ёроолын 200-аас 5000 м гүнд амьдардаг бөгөөд түүний хамгийн аимшигт мэс нь доод ирүүнд нь байрлах 2 урт соёон юм. Меланоцт. Халуун орны эрэг кавийн далай тэнгисийн 2000 м гүнд амьдардаг магчин загас. Олзоо барьж авахдаа загасны дэгийг санагдуулан толгооноос урагш унжих фосфортой ургацаар өргөтөн барьж авдаг. Меланоцтын эм нь 3 см орчим урттай байдаг бол ер нь 18 см. Giant Grenadier. Энэ төрлийн загас нь Оросын далай тэнгист элбэг таарлах бөгөөд бусад магчин загаснуудтай харьцуулахад үнэхээр авраг байдаг аж. Насан турш загас нь ойролцоогоор 2 м-ийн урттай 20-с 30 кг-ийн жинтэй байдаг. Хамгийн хөгшин гранатер 56-наас хүрсэн байдаг бөгөөд үнээс ч урт наслах боломжтой хэмээн үздэг. Энэ төрлийн залуу загаснууд нь усны гадаргуйд 200-аас 500 м-ийн ойрт байдаг бөгөөд бусад нь хамгийн гүндээ 3500 м гүнд амьдардаг байна. Суматхао Эксэгва. Бүх цаг үеийн хамгийн аимшигтай бөгөөд хачиргалтай далайн мангас гэгддэг энэхүү амьд нь ихэнхдээ жижиг загас иддэг бөгөөд идэж тэжээлээ эхэлж цусыг нь сороод аймгүй болгомогц түүнийгээ 2 дахь хилээ болгодог байна. Хэд хоногийн дараа 2 дахь хил болсон идшээ идэж дуусгадаг хачиргалтай бүтцтэй маш аимшигтай амьд юм. Мишкорот. Далайн гүнд амьдардаг цорын ганц мишкоротын төрөл бөгөөд тэд далайн 2-оос 5 км гүнд амьдардаг байна. Амны хөндийн их биесээ хэд дахин өргөн бөгөөд далайн гүнд идэх хоол ховор олддог учраас хэдэн 7 хоногийн хоолоо амны хөндөдөө хийж хадгалан удаан хугацааны турш хоолгүй гэрөвч чаддаг байна. Идиакант. Атлант энэтхэг болон номхон далайн гүнд амьдардаг жижиг магчин загасны маш ховор төрөл. Ойролцоогоор 7 см орчим урттай жижиг загас бөгөөд бие нь ягаан болон шар өнгөөр гэрэлтдэг байна. Энэ гэрлэр хагас метрийн цаанаас эмэгчний татдаг ажээ. Маш хурц шүттэй бөгөөд амаа хитцээж хаадаггүй. Аврах том кэлмар.
том усан онгоцыг төвөггүй залгих тийм том калимарын тухай томог өдий хүртэл яригдсаар ирсэн. Энэ ч үнний ортой бололтой. Далайн гүнд маш урт калимар амьдардаг. Эрдэмтэд уртаараа 15 м калимарын үлдэгдлийг олсон байна. Дэлхийн хаасаагүй байх далай, тэнгис, гол мөрнийг даган тэдгээр ёр бусын амьтдын домог мэтэрэ огт тасрахгүй байсаар байна. Өнөөдөр миний та бүхэн танилцуулсан эдгээр амьтад бол далайн гүнээс олсон өчүүхэн төдий нууц мангасууд юм. Үүнээс цааш олж ирүүлээгүй хэдэн зуун мангасууд далай доор нуугдаж байгаа л үз. Далай гэдэг хизээч бүрэн судлагдахгүй хүн төрөлхтний асар том байсан юм. Дэлхийн ертөнцид далай тэнгис шиг уудам орчлон гэж үгүй. Далай тэнгисийн тайлэг төшөө нууц жил ирэх тусам хүн төрөлхтөнд задарсаар.